За димэр надаас ингээ аюу олон хүмүүс шүү дээ. Хүүхдээ яаж хихрүүлж ийна гэж амар их ингээ асууж байгаа. За би тэгээд яаж хихрүүлдэг талаараа ингээ та бүхэнд тайлбарлаж өгье. Би болохоор ингээ онлайнаар ийм авсан. Юу нь бол ингэдэг манай хүүхдийг ингээ яг төрсэн цагаас нь хойш ингээ сувлалт аюу сайн ингээ нөгөө хөхүүлсэн болгоныхын дараа нь 10-15 минут ингээд босоо байралтай хүүхдийг байлгах хэрэгтэй мэлээ. Тэгээд заавал хөхүүлсэн болгоны дараа хихрүүлжиж тэгжиж унтуулна. Тэгээд хихрэхгүй бол хихэртэл нь баг ингээд босоо байдалтай ингээд баг тврээд ингээд нөгөө унтчих нь гэсэн тврээд ингээд байлгана. Тэгээд хихрүүлжиж л ингээд яг орон дээр нь ингээд тавьж унтуулдаг. За тэгээд хихрүүлэхийн тулд ингээд одоо ингээд энэ жишээлбэл манай хүүхд гэж бодъё заяа. Би яг нөгөө хүүхдээ ингээд байнга ингээд яхаар жоох юугүй санагдаад. За тэгэнгүүт одоо нуруунд ирнэ шүү дээ тий хүүхдэд тэрж агаад ингээ гарандаа ингээ хийтэй ингээ гараа барьж агаад бүг гэд ингээ цохон заяа хийтэй тэгэнгүүт ингээ хүүхд чинь одоо нэг цэр нь хохорж байгаа юм шиг ингээ дөрвөн баг хийхэрнэ. За эсвэл ингээ одоо би нэг ийм авсан байхгүй юу. Энэ болохоор ингээ одоо би гараараа ингээ цохиод байгангууд ингээ нөгөө хийтэй цогч байгаа ч гэсэн ингээ хийгүү ингээ баг заримдаа цохиод байхгүй ингээ алхаараа тэнгүүд энүүгээр ингээ цохонгууд яг ингээ хийтэй цогтөг. За тэгээд энэ хийтэй ямаар ингээд нуруулсан зөвхөн. Гэхдээ энэний ингээд заавар дээр шүү дээ. Одоо хүүхдийн шүү дээ тий. Зүүн чиний зүүн тал нь тий. Зүүн мөрнийх нь дээдлэлт нь бүг гэж зөвхөн заяа. Энд ингээд яг нөө esophagus гэдэг одоо яг нөө хоолойтой ингээд холбогддог хэсэг гэдэг юм лээ. Тэгэхээр хүүхдээ шүү дээ тий. Яг ингээд хөхүүлсний дараа босоогоор барьж хүүхдээ арга нүднээс нэрээд байгаа ш. Босоогоор барьж байгаа ингээд 5 минут ингээд тогшоо. Гэтэ амар хүчтэй юм ш зүгээр юм. Тэгээд 10-15 минут ингээд босоогоор байлгаж байгаа тэг онтуулна. Тэгтээ ингээд тулгаарт хоёрын туршлагаар болно штэ. Хүүхд ингээд яг ингээд мөн хөгчөөд ингээд одоо жишээлбэл юм байгаа заяа. Ингээд мөн хөгчөөд ингээд байж байгаа штэ. Тэгээд шууд ингээд босохоор хийх хэрэггүй. Ингээ хөвтүүлээд ингээ жоохон ингээ байж агаад тэгээд ингээ босгоод ирэнгүүт яг бүр одоо манай хүүхдийн тэр бүр нөгөө хихрэх ингээ зам нь бүр нээгдсэн юм шиг байгаа. Жоохон байж агаад ингээ босгоод ирэнгүүт бүр гэдэг хэрхэн заа. За тэгээд бас дээрэс нь одоо ингээ нөгөө нэг хэрвээ тэгээд хихрэхгүй байх юм бол за одоо жишээл энэ тал дээр ингээ ингэж яхад хихрэхгүй байх юм бол бүр ингээ өөрийнхөө мөрийг ингээд тавин заяа. За тэгээд тавьчаад бас ингээд ингээд нурууг ингээд илэн за. За тэгээд доороос тийш гоо ингээд. Хүчтэй ингээд амар ийм биш. Ингэж биш амар удаан ингээд. Тэгээд амьсгаатай тааруулаад ингээд за тэгээд хэрхгүй ах юм бол заяа. Гурав дахь нь ямар арга гэдэг лээ? Ингээд за хүүхдээ ингээ одоо ингээ сууж байгаа заяа. Тэнгүүд ингээ гуйн дээр ингээ тавьж байгаа ингээ суулгана. За тэгээд ингээд хоолоос нь ингэж ингээд одоо ингээд эрүүг нь ингээ барина. За тэгж байгаа хойноос нь ингээд хихрүүлнэ. Гитсэнд нь тулаад ингээд хүзүүг нь ингээ бариад. За тэгээд хихрэхгүй байх юм бол тэгэл ингээл босоогоор нь ингээл зүгээр ингээл байлгах чи. За тэгээд хүүхдээ юу яагаад одоо манай охин болохоор сувлалт ингээд бүксэн дээр цохиулсаар агаад унтаа суурцсан. Тэгвэл одоо ингээд босоогоор нь ингээд тэрчээд битээр энүүгээр ингээд онцгон дээр нь ингээд бүг гингүүд тайвшраад унтдаг нэг юм сонь тайвширдаг нэг юм аргатай болцсон. За хэрэг сонио. Тэгээ ингээд зүгээр хөхүүлэнгүүд ингээд дурггүй. Хөхүүлэнгээ бүг онцглоо нэгэнгүүд шууд тайвшраад унтдаг нэг юм сонио тайвширдаг юм рефлекс болцсон. Тэгээ энэ ямыг болохоор ингээд яг одоо Монгол их байдаг баха. Гэхдээ яг нөгөө нэг юм хүүхдээ багаас нь ингээд яг нөгөө нэг энийгээр ийм хийтэй цохоод сурцсан хүмүүст бол энэ амар зүгээр санагдсан. Тэгээд энийг том болонгууд нь нөгөө нэг усан буцалгаж ингээд цэвэрлж агаад шүдэн ургахт нь энийг нь хазуулж болно. За тэгээд хихрүүлэхэд болохоор яг тийм байна. Бага ахт ингээд манай ээж мэжтэй би ингээд ээж мэжтэй ирж байгаа хүүе ингээд хүүхдээ хөхүүлчихэд хихрүүлнэ гэж бид нар л мэдэхгүй амруу мөмөж хэлээдэг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дээр үед болохоор ой одоо хүүхд гэж хихрүүлдэггүй л юм өөртөө хихэрчдэг гэсэн юм болов мэдэхгүй. Ямар ч байсан одоо болохоор ингээд энд болохоор одоо ер нь залуу мэдгүй одоо энэ орчин үед болохоор бүх хүүхдийг ингээд заавал хихрүүлдэг болсон. Тэгэхгүй бол ингээд хийн гацчих юм бол
унтахт тухгүй, за эсвэл ингээд гуйлгаад, эсвэл ингээд хоолн шингэхгүй, унтаж тухгүй уйлаад тэгдэг. Тэгээд амин бол ингээд манай хүүхд бол жоохон бага уйлдаг. Тэгээд унтахаас өмнө заавал ингээд хихэрчээд унгачаад ингээд яадаг. Тэгээд бас ингээд хахаар амар сайн ингээд унгаж хихэрдэг заяа. Мэдгүй манай хүүхдийн бол унгас хихрэлт бол үнэхээр их бүр байн унган заяа. Унгас бол бүр ингээд always. Тэгээ баас болохоор өдрө болгон баахгүй одоо ингээд нэг 2-3 хоногт одоо нэг баадаг. Гэхдээ тэр бол ингээд бас хүүхд толгоны юу юм бэлээ одоо нэг бас онцлог гэх юм уу хүүхд толгон бас яг хөө төрсний дараа бол ингээд хүүхдүүд ингээд айгүй их ингээд нэг өдөрт хэд мэд баад юм шиг байгаа. Гэхдээ бас ингээд баасаа эрт хураадаг хүүхдүүд байна, эрт хураахгүй хүүхдүүд байна. За манай хүүхд болохоор ингээд гидсэнд нь асуудал байхгүй. Тэгтээ ингээд нэг 2 өнжөөд нэг баадаг гэх юм уу. Тэгээд хэвээ амар удаан байхгүй гидсэнд нь асуудал байгаад тэ ингээд гидсэн юу нэг аюу юм хөөцөн заяа хатуу. За тэг ингээд баас нь гарахгүй байвал нэг юм арга байна. I love you гэдэг арга за манайхаа. За I love you гэдэг аргыг зааж байна. Хүүхдээ ингээд дэш харж хөвтүүлээ заяа. I love you гэж бичин гидсэн дээр. Энэ одоо энэ хүүхдийн гидсэн ингээд зүүн тал руу гайд юм билээ хоол шингэлт нь. Ер нь бол ходоод аягүй сонирн за бид нар шиг юм бүх юм тарцсан биш. Нэг хэтэлтэй ингээд амар том бүхэл юм байгаа заяа. Тэнгүүд ингээд дэш харуулж агаад энэ зүүн тал нь одоо ингээд зүүн талын шүү заяа. I гэд I үсэг зурна. Тэгээд буруу харсан ил үсэг зурна. За тэгээд U үсэг зурна. За ингээд гараа тусалж агаад яг ингээд амар зөөлөх ингээд I love you гэд ингээд массаж хийхэд хүүхэд чинь хэрэг гидсэн ингээд баасан гарах юм бол баалгах массаж шүү за. За тэгээд миний бичлэг юм байла. Өөр ч юу байгаа лээ. Тэгээ өөр ингээд битүүрт хэрэгтэй болж байгаа юмнуудыг ингээд хэлж өгөө. Сая бол ингээд хихрэлт би бүр ингээд бичсэн. Хихрэлтийн талаар ярина гэд. За тэгтээ бас заримдаа юм шүү дээ тий. Хүүхэд чи ингээд амар их ингээд одоо нөгөө яг ээж юм аав нь ингээд мэдэрт юм а. За энэ гисэнд нь агаар байхгүй байх хихрэхгүй байх ингээд мэдэрт. Тэгэхээр ингээд нэг амар ингээд хихрүүлэх гээд бүр ингээд хүчлээл тий бүх аргыг үзээл ингээд ах шаардлагагүй. Яг нэг юм сонио амьсгаан нэг юм хийтэй юм шиг нэг юм хихрэх юм шиг байна гэсэн мэдрэмж байвал хихрүүлээрээ заяа. Тэгвэл ер нь бол хөхүүлсэн болгоны дараа шууд хөвтүүлэхгүй нэг юм босоо байрлаар нэг 5-аас за тэг хийгүй юм шиг хүүхд ч бүр тасарцсан ингээд тас унтцсан хийгүй юм шиг санагдаад байвал за 5 минут ядаж босоо ялгаж байгаа хөвтүүлчих. Гэхдээ ер нь бол ингээд манай сувилалд бол тэр нөгөө солонгос эгчнэр заавал яг 15 минут заавал хүүхдийг ингээд одоо сүүгийг уулгачаад босоо байлгах ёстой гэтгдэг. За тэгээд тий хихрэх бол амар чухал. За хоёр дахь нь болохоор вакцины талаар ингээ хүмүүс асуудсан байхгүй юу? Энд ингээ ямар вакцин хийж байна гэхээр нөө улсаас нь ингээ нөө товлолт вакцинуудыг л хийж байгаа. Тэгээд Монголд ямар вакцин, Монголоос ямар ялгаатай юм бэ гэдэг чийсэн. Би нөгөө өмнө Монголд хүүхд одоо миний анхан хүүхд болохоор ингээ би яг мэдэхгүй байна. Тийм тэр вакцины ингээ яалгыг биш та мэдэхгүй яг улсаас нь л ингээл нөө зөвшөөрж байгаа тэр вакцинуудыг хийж байгаа. Монгол ч гэсэн ингээл улсаас тий тоглолцсон вакцинуудыг л ингээ хийлгэнэ. За тэгээд хүүхдийн толгойн хэлбэрийн талаар ярьсан. За энийг би ингээд бас дахиад ингээд тайлбарлая. Манай хүүхдийн ингээд толгойн ингээд одоо хавтгаа олж эхлэхгүй байна л та. Яг хөө ингээд юу бага сартай байна. Том бахаар яа. Томрохоор яа дээ. Гэхдээ ер нь бол нь шүү дээ. Яаж хүүхдийн толгойн хэлбэрийг юу яах вэ гэхлээр тэгшхэм биш ингээд бөөрийнхий байлгах вэ гэхлээр одоо ингээд унтахт нь мэдээж ингээ үлгэдүүд ингээ унтуулж байгаа шүү дээ хөхүүлчээд сайн гарыг ингээ боогоод үлгэдүүд ингээ унтуулж байгаа тэгэнгүүт ингээ хүүхдээ чигээрээ ингээ хүүхэд ингээ дээшэл харж унтах ёстой хажууд шиг харж унтчих болохгүй тэгээд дээш харангуудлаа хоёр хүзүүн заавал ингээ хоёр тийшээгаа байна гэсэн үг данд манай одоо хүүхдэл яг ингэж унтаа сурсан нэг бол ийшээ нэг бол ийшээ тэгээд гулихад амар ингээд энэ тал одоо ийшээ дарж унтлахад энд нь ингээд нэг жижиг нөгөө нэг мөслийн энэ даавгаа тавьчихна. Одоо ингээд. Тэгээд тэнгууд гулих юм бол одоо тий амнаас нэг жоохон суу гардаг шүү дээ. Тэр нь ингээд ийшээ гарна. За тэгэл ийшээ. Тэгээд дээшээгээ харж ингэж нэг унтдаггүй. Байнга ингээд ийшээ юм уу ийшээ. Тэгээ хүзүүн нэг амар суу хөтэлдэг. За тэгээд ингээд ер нь бол үлгий дүнгуудлээ яг ингээд сургачсан юм байлээ. За дараагийн хэрэг одоо би нэг хэрэгтэй юмудаа хийлээ. Толгойн хэлбэрийг ярьчлаа.
Хэрэгтэй юмнууд бол энэ гар хариуцлагч амар хэрэгтэй. Жишээлбэл хүүхдийнхаа ингээ памперсыг солихдоо ч юм уу те энэ тэнд утсаа орол. Ялангуяа бид нар ч одоо амар их утас оролцож байгаа. Утас амар бактеритэй. Тэгэхээр ингээ хүүхэдтэй хүрэхтэй заавал гараа хариуцлагч зүгээр. Тэгээ энэ гар хариуцлагч болохоор ингээ зүгээр амар гоё арьсыг хуурай шүлдэхгүй юм гараа хариуцлагчуд ерөн гарсан байлээ шүү. Тэгээ та хэд ингээ аваарай. За дараа нь ингээ бид хоёрт хэрэгтэй бол бид гуравт хэрэгтэй болдог юм бол энэ дудак гэдэг бүтээр нэрлэлцэн. Ер нь энэ нөгөө хүүхдийг ингээ дудак гэдэг. Тэгээ бүтээр ингээ дудак гэд нэрлэлцэн цаа. За дараагийнх нь штэ би ингээд хүүхдэд төрөхөөр штэ хүүхдэд ингээд айгүй их нотис флэдик хэрэгтэй болдог гэж боддог байхгүй. Тэг би бүр хайрцаг сэлфэдик авсан за. Тэгсэн чинь хүүхдийг төрснөөс нь хойш ингээд одоо баахтан зүгээр усаар угаагаал тэгэл сургачвал зүгээр юм билээ штэ. Усаар л угаачвал зүгээр шууд ингээл 0 ороод бүхсийг нь усаар угаачвал тэгэл тэр бол хамгийн ингээд нөгөө нэг арьс марсыг нуруулдаггүй юм билээ. Тэгээд би ингээд уг нь энэ салфетик ингээд тутан салфетик аваад за энийг өстө нэрээ 7 хоногт нэг салфетик дуусгадаг хата гэж бодсон чинь салфетик ингээд баг хэрэглэсэнгүй. За тэгээд зөвхөн гадуур явж байхдаа хэрэг ингээд баачих юм бол нөгөө нэг нотис салфетикэн дээрээ энийг тусаагаад энэ зүгээр нэг хөөс байгаа. Энэ бол ингээд нөгөө үлдэгдэл баас масыг ингээд сайн авдаг юм хэрэглэж болно. Гэхдээ гадуур нэг явдаггүй бол ийм нэг шаардлагагүй зүйл гэртээ ингээд усаар бууч. Бас нэг юм байсан. Шумуулнаас хамгаалдаг. Энийг одоо би ингээд нэг цацаад байгаа гэхдээ нэг удаа нэр аим шумуулт назуулсан. Цацаагүй үедээ нэр шумуулт назуулсан шүү. Эргэн тойронд ингээд цацчихсан бэл. Дараагийн хамгийн чухал хэрэгтэй юм бол нь шүү дээ. Энэ нэг амны хүндийг цэвэрлэгч за жоохон хөвгч чинь ингээд айгүй сүү уун тэгээд бойлыг нь одоо энэ ингээд нэг салфетик авахгүй зүгээр юм нотис салфетик шиг би зүгээр нотис салфетик аваад харуулчихсан. Тэгээд бойлыг нь шүү дээ. Хуруугаа ингээд ороож агаад тэг ингээ амыг ингээд шууд дээдл доотл бүх ингээд дотор гаднаггүй ингээд цэвэрлэнэ хилийг ингээ энүүгээр ингээд янзлна. За тэгээд ингээд доотлын бас ингээд цэвэрлэнэ. Айгүйх нь сүү удаг болохоор сүүнийх нь тэр үлдэгдэл нь ам дотор удах юм бол бас нөгөө мөөгөн зэрэг болдог гэж би сонссон. Ер нь бол амыг нь би энийг энүүгээр цэвэрлэе гэдэг хаанаас ч сонссон юм ихгүй ямар ч хэлсэн зүгээр надад ингээд купон дээр recommend болцсон тэгэл хэрэгтэй юм байна гэд би ойлгосон. Тэгээ энийг ер нь бол 2 хоногт нэг удаа ингэж хэрэглэдэг ч юм уу. Заримдаа бол өдөр болгон хэрэглэж байгаа. За дараагийн хамгийн надад чухал юм болохоор Mommy Pampers миний сүү бүр амар асгардаг ёо. Тэгээд Mommy Pampers надад хамгийн их хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд Mommy Pampers-гүй бол угаасаа ингээ хувц мус тэр чигтээ ингээ өглөө босоод ирэнгүүт бүр ингээ бум болцсон байдаг хгүй. За дараагийнх нь ингээ өдөр болгон хэрэглэж байгаа юм бол энэ Pampers хайдаг юм хогийн уут. Одоо жишээлбэл нөгөө энэ зүгээр том хогийн савруугаа ингээ баста памперс хийж мөнгө үнэртэж магадгүй шүү дээ. Тэгээ энэ жижигхэн уут нь тэгээд ингээд боогоод тэгээд том хогийн савруу хийдэг. Дараагийн надад болохоор шүү дээ бит хоёрт ингээд эмнэлгээс юм зүгээр вазлин өгсөн байхгүй юу? Хүүхдийн арьс ингээд зүгээр нөгөө хуурай шатахаар бас юм зүгээр вазлин түрхчт юм билээ. Одоо жишээлбэл хөл гар нь ингээд дөнгөж төрөнгүүд нөгөө арьс нь ингээд тэр чигтээ ингээд хуурцсан ингээд арьс идэг тэгээд вазлин ингээд шууд эмнэлгээс өгсөн. Тэгээд энэ вазлиныг ер нь нэлийн хэрэгжилсэн байгаа. Тэгээд ер нь цаашдаа бас ингээ хуурайших юм бол хэрэглэнэ. За дараа нь би болохоор ингээд нэг хэсэг нөгөө хүүхдийн арьсан дээр амар юуны харшил гараад халууны харшил гараад тэгээд энэ хоёрыг нэг танилцсан эмэгтэйгээс санал болгоод авсан. Купоноос захиалсан. Энэ болохоор халуунд нөгөө хүүхдийн арьс ингээ сэрүүцүүлдэг юм алой гээл төрөгчөнгүүт ингээ сэрүүцээд тайвширна. Тэгээд 3 төрлийн неосинамидтэй лөө pH баланстай тэгээд хүүхдээ усанд оруулж цэвэрлсэний дараа арьсанд нь ингээд биенд нь болон арьсанд нь ингээд шууд нийлэнхүүдээ түрхнэ. Тэгээд арьсыг өөр тайвшруулж чигшүүлдэг. Тайвшруулдаг гэдэг нь амар чухал. Халууны харшилч ингээд захтанд юм бэлээ тэгээд ингээд тайвшруулдаг. Араас нь энэ тосыг түрхэж болно. Гэхдээ ер нь бол хүүхдийг том болох хүртэл бас энийг хэрэглэж болно гэсэн. Хүүхдийн арьс чинь янз бүрийн юмд хашаал ингээд тэг хуурайшаал. Одоо Монголд ингээд нөгөө пар бас өвөл ингээд нөгөө пар халаалт ирэнгүүт нөгөө арьс амар хуурайшдаг шүү дээ. Тэгэхээр бас арьс нь ингээ хуурайших юм бол энэс нэг төрчж болно. Дараагийн хамгийн чухал хүмүүсийн ингээд яаж байгаа юм бол хүүхдийнхаа хүүг яаж цэвэрлэдэг вэ гэж асуусан. Энд дээ шүү дээ ингээд 10,000 төгрөгөөр Монгол мөнгөөр 10,000 төгрөгөөр ийм зарагдчих юм бэлээ. Энэ ингээд дотроо ийм юм те. Ингээд авдаг юм байгаа. Тэгээд энэ бол арх юм уу спирттэй юм хөвөн. За тэгээд энэ хөвөнгөөр хүүг яаж цэвэрлэх вэ гэхлээр
Одоо ингээд хүүн унцсан байгаа ч гэсэн нэг жоохон ингээд юмуд байгаа. Хүүнд хизээж хүрч болохгүй, хүүнд бүрэн унаж тэр дотор байгаа бүх юм цэвэрлэгдэх хүртэл ус хүргэж болохгүй. За тэгээд ингээд хүүний нүх байгаа шүү дээ. Тэнгүү тэрэн дээр зүгээр ингээд бүг гэд дарна. Энэ бол ингээд спирттэй хүн байна. Тэг ингээд бүг гэж дараал тэгэл болоо. Тэгээ хүүнд гараар үржүүлэхгүй, усанд нь орж болохгүй. Ингээд энэ архитай юмар ингээд ингэнгүүт өөрөө л хохорж унна. За тэгэл энийг хаяа. Тэгээд ийм спирттэй ийм бэлэн хүн ингээд яачлаа гоё юм л шүү дээ. Манай Монголд тийм жижиг хүн байдаг ч гэсэн ийм хөвөнгө барьдаг ийм чимхлүүр шиг юмтай болохоор айгу гоё юм л. Нэг газар санаа аваад яг ийм спирттэй хөвөө хийвэл нэр манайхаа хүмүүс амар аваа шүү. За дараагийн хэрэг болдог өдөр болгоны ариун цэвэрт хэрэг болдог юм чи үлээ. За гадаа гарахтаа ингээд энэ араа ингээд барьер үүсгдэг мист гэж аахгүй. Энийг одоо би зүгээр ингээд ханаад манаднаас л хамгаалах юм шиг байна. Ямар ч үнэргүй. Би яг ингээд цацчдаг тэгтээ. Яг ханаад манаднаас вирус бактери тоосноос хамгаалдаг юм уу гэсэн битггүй л. За өөр хэрэгэлдэг юм чи үлээ чухал юм гэвэл өдөр болгоо нэрээ ийм юм хэрэгтэй. Ингээл энэ одоо нөгөө мөслийн даавуу юм жижигэн даавуу гэх юм уу ингээл байнга л шүлс мөлсийн арчин миний сүү ингээл асгарангууд би арчин ингээд нөгөө нэг хөхүүлэх болгондоо хүзүүнд ингээ хийчтiin тэгээд ингээд сүү асгараад тэгээд байнга ингээд ийм алчуур өдөрт баг ингээл баг 4-5-ыг хэрэгэлдэг угаагаал хэрэглээл нэр дараагийнх чухал юм нөгөө нэг чихний хүн байна. Чихний хөнгөөр нусыг нь авдаг. Нусыг нь яаж авдаг гэхээр тийм сордог юм хэрэглэх одоо болоогүй юм шиг байна. Тэр том хүмүүс хэрэглэх юм шиг байна. Бид тэр сордог юм авсан. Гэхдээ энэ чихний хүн хөхнийхээ сүүгээр ингээ энийг норгоод тэгээ хамрыг ингээ жоохон ингээл тэгэл угаасаа нус нь ингээ наашаа ингээ гараад юм тэгэл ингээл авчна. Тэгээ том нус гарч ирнэ. За тэгэл нуух муухыг авахд нөгөө хөхнийхээ сүүгээр норгоод ингээл тэгэл арчна. Тэгээ усанд ороход бол угаасаа нэр шампунь саваа хэрэгтэй. Гэхдээ нэх их ордог амар бага ордог юм л шүү дээ. Өөр юу асуулаа. Хүүхдийн нөгөө хашил гэдэг идэх хоолоо айгүй ингээ зохицуулах хэрэгтэй гэдгсэн. Үгүй би эндээ бүр талах тавьчаад. Би энэ талхыг идчихв. Идэх хоол нь шүү дээ тий. Би ерөөсөө юу ч хорихгүй байгаа. Чихэрлэг мэдж байгаа. Гэхдээ мэдээж бүтэн хайрцаг бичээ идэхгүй. Чихэрлэг мэдж байгаа, кофе ууж байгаа. Кофе уухад болохоор хөхүүлснээс дараа уух хэрэгтэй. Ер нь бол нэг одоо нэг 3 цаг тутам хөхүүлж байгаа шүү дээ. Тэнгүүд хөхүүлсний дараа ингээд кофегаа уучингууд дараагийн хөхүүлт авт тэр кофе миний ингээд би шингэчихэж байгаа байхгүй. Гэхдээ ээжийн хөхөө шүү дээ. Тэр уусан кофеныхаа 1-2 л ингээд бүхний сүрөө орох боломжтой гэсэн. Тэгэхээр ингээд нэг кофе уугаад хүүхдэд нөлөөлж байгаа, зүрхэн хурдан цохилж байгаа гэсэн юм байхгүй. Хаяа бол би ингээд үнэхээр ядарсан үед кофе уучдаг. Тэгээд халуун ногоо тийм хорихгүй байгаа. Кимчи идмэр үедээ идж байгаа. Би нэг TikTok хийдэг эмэгтэй үзсэн байхгүй. Тэр эмэгтэйг Sarah хэм билээ нэг TikTok тэр нэг амар алдартай болсон. Тэр өдрө болгон кимчи иддэг заяа. Бүр амар бүр том хайрцаг дүрэн кимчи ээж нь хийж өгвөл иймж кимчи, тиймж кимчи гэл. Тэгээ кимчи байнга иддэг. Би хүүхдэн зүгээр юм бахтаа гэж утсан чинь тэгэл хашилдаггүй юм байлээ. Ерөөс юу ч хорихгүй байгаа бүр гурил мөрөл будаа. Юу ч хорихгүй байгаа бүх юм идж байгаа. Хүүхдэд бол хашил үүсч эхлэегүй байх. Тэгээ цаашдаа одоо үүсэх юм яхаа мэлзгүй. Яг айгүй л. Эсвэл гидсэндээ байхдаа би бас юу ч хориогүй л дээ. Ер нь бол биш дээ. Гидсэндээ байхад нь би амар их эрзэн чихрэгддэг гэсэн дотор муухай оролтонд маань ганц тусалж исэн юм. Эрзэн чихрээсэн багаар ингээд иддэг гэсэн. Тэгээ хамаа гол нь өлсөж болохгүй. Өлсөж ядрах юм бол та тэгээ бүр нойр багтай дээр ядраа за тэгээ сэтгэл санаагаар унаад тэгээд тий хэцүү болно. Тэгэхээр тийм байхгүй наа. Даймш нь би яг хүүхд төрөөд амар их нойтон сэлэтийг ингээд ашигладаг байхтай гэж утсан. Нойтон сэлэтийг би амар буур бодсон юм. Юурээс ашигладаг юм гэж таа. Харин памперс амар их солигдд юм лээ. Нойтон сэлэтээс илүү памперс, нойтон сэлэтийг ихийг авсан юм памперсаа л авсан юм лээ. За ингээд миний бичлэг дууслаа. Хүмүүсийн асуужсан асуултанд ингээд би хариулчлаа. Тэгээ баярлаа. Хөөе би бүр яг амарсан хаяа бүр ингэж ирээд шүү дээ. Тараг заа юу. Тэгснэ.
мэдгүй бага ахт ингэдэгээс нь би яг энийг хаанаас сурсан мэдгүй за тарганд талах дүрж иддэг. Энэ яг хаанах хэлээ. Йогурт талах. Айн гоё. Гэрүүсэн биш явахтаа ч гэсэн би ингэж идмээр идэг гэсэн. За энэ хоёр одоо зөв бүжгэлчих. Папа.